Цагийн үзэгч та бүхний өнөөдрийн амгалан гэрээ би томч төлгөө. Энэ бол цаг үе цахим улс төрийн тойм. Энэ улсыг эвгүйтхийг санаархагчид хүсэл шунлаа услах арга сан бүгдийг эрэлхийлж байна. Нөөцийн бүлэглэл Монгол Ардын намыг алдсан ч арчилсан намыг булаацалдаж байгаа эдгээр өдрүүдэд гэмшиж үйл барагдах тэмдгэн 15 давхраас өрнөх улс төрийн бохир технологи юм. Эрхээрэгч намын ээлжид баг хурлаас хойш баг хурлын зочид төлөөлөгчтэй холбоотой хуурмаг улс төрийн үзэгдлийн талаар 15 давхраас мэдээж эхэллээ. Энэ нь эрх ерөнхийлөгчийгээд улсын хурлын сонгуулиудад Монгол Ардын намыг барьцгүй мэхэн дунгаах гол тактик юм. Гэвч цоохор дээлтва бутаж ах トゥ усын санаахлыг сүрсэн байр суурийг Монгол Ардын намын дарга учрал илэрхийлчихсэн тэр эрх мэдлэр далайлгсан дарангуйллаас эрх чөлөөг эрхэмлэнэ гэдгээ удаадараа илтгэлдээ дурдаад байна. Авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон даруйда Хорноосоо дөрвөн зогтож байсан жигчдийн Мөнхбат алтхан биеэ бурхны алдраар нэрийдсэн түнжингийн бадамжаанаараар эрх сонгуулийг удирдуулна гэх үнэгний залиар Арслангийн дүр бүтээхийг санаархсан бохир технологи 15 давхрах гэдэг нь илттэй. Тэднэр сонгуул удирдуулах дээр тулсан тэнэг учрал биш болов. Хэрэгцээ 15 давхрахны өмнөөс эрх мэдэл татхан суусан галч ба түүний нөхдийн дарангуулын системийг талсан зогсоогоогүй байсан бол Монголын ард түмэн лавта 10 жилийн дотор дарангуулын сүдэрт цөхрөх байсан гэдэг нь үнэн. Эрх чөлөөний 4 зам ба 4 чөлөөлтийн агуулгад нам дамсан эдийн засгийн бүлэглэлийн дарангуулаас Монгол Ардын нам өөрсдийгөө цэвэрлэж авах нь уламжлалт суурилсан шинжилгээний бодлого байх нь хэмээн мэдэгдээд байгаа. Эрхээрэгч намын дарга учрал авилгач нүүрсчдийн төлөөлөл болсон Булган Туяа ба түүний нөхдийг намын гишүүнчлээс чөлөөлөх шийдвэрийг гаргаад удаагүй байна. Булган Туяагийн хөнгөн хуймгаа явдлын мөрд дүрээ нуусан Ботч ах トゥ ус Баатар оюун эрдэнэ тэдний хуурай ах Женко Батулга нарын нүүрсчдийн бүлэглэлийн гэмт санаа бие отох сайн цагийн эхлэлийг үзэх хувь Монголын заяаг түшиж байгаа гэдг нь илэрхий. Худал хулгай хуурмаг явдал бүхэн ичгүүр болж эцэст нь тамд эгүүтгэгдэх гэмтээ. Харамсалтай нь үүнийг үл ухуурлах нүүрсчдийг Халтмаагийн Батулга толгойлж байна. Түүний булангартай тархины урхгаар арчилсан нам доторх хаврын улс төрийн бодлоонч өрнөх нь тод тодорхой болжээ. Тэр Монгол Ардын намыг алдсан ч арчилсан намын эрх мэдлийг өөртөө 100% төвлөрүүлэх санаатай байна. Түүнд тус намын шин дарга цогт гэрэлж элсэд орчихсон. Учир нь тэр 2024 оны ээлжид сонгуулийн өмнөхөн хүнсний бизнесээрээ халахвчлан нүүрсний орцтой болоод амжсан этгээд мэдээж энэ зөвшөөрлийг түүнд нүүрсчин оюун эрдэнэ найр тавьсан учраас цогт гэрэл галчин хуурай ах Женкод өрөө төлөх цаг нь болсон хэрэгэ. Цоохор дээлт бол тавилан мэрэгчийн төдий хэрнээ тэрээр Барсын явдлыг санаархагч итгээд тиймээс ч цөмөн цагийн цөмөн нийгэмд сайтар жүжиглсэн худал хуурмаг жүжиглэлтийнхээ хэрээр тэрээр дээд албан тушаалуудад тухалж чадсан байдаг. Хэл мэдээллийн хэрэгслийг өөрийн улс төрийн хутгуур болгон ашиглах үзэгдэл мөн л Женкогоос хол зөрдөггүй. Тэр өнөөдөр бүхэл бүтэн медиа PR-чдыг дэрэгдийнхээ нохоо болгон тижээснийхээ үр дүн хүртэхийн тулд дахин эрх мэдэл рүү улангасч эхэллээ. Ингэхдээ өөрийнх нь гэм нүгэл эслэгдэхүй хэмээн сэргэмжилж цагдаагийн дарга болдгийг ч чирж унгаах гэж хідэнтэй оролдов. Үндэсний язгуур эрх ашигласаа урвсан хэвлэл мэдээллийн салбарын бие үнэлэгчдийг Женко хэдэн 10 жил ингэж санхүүгээр угжиж ирсэн байдгийг. Тиймээс л улс төрийн альва бохир технологийн үр дүнд улс орны язгуур эрх ашиг хэрхэн хөндөгдөж бид хэний идэж болж байна вэ гэдгийг нийт даяараа ухамсарлах зав чөлөө олдохгүй байгаа юм а. Зав чөлөөгүй мэдээллийн дайны технологид нэрвэгдэж байгаа олон нийтийн тарих хит ачааллаад ирэхээр ухамсарт сэрэмж үүсэх зав чөлөөч олдохгүй. Чухам яг ийм технологиор дэлхийн жаншлагч гүрнүүд дорой буурай орныг иргэшээдэг нь ил тод болчихсон юм. Харин бид л ил харагдах аюулаа аюул хэмээн хараалж чадахгүй болтлоо. Мунхагшсан явдал нь явсаар нүүрсчдийн бүлэглэл ард түмнийг оюун санааны асар хортой хүчирхийллээр дарангуйсан гэдгийг цомдог. Харин харахгүй мунхагаас сэрж ухамсарлах заяагүй аваас огтон зурмны тавиландаа дуусгаас өөр сонголтгүй гагцгүй сэрж ухамсарлах хаваас сая начин шонхрын заяа олныг турших нь дамжиггүй. Нэр бүхий хэл мэдээллийн бичиж байгаачлан Бадамжаанаа Мөнхбат нараар дараагийн сонгуулиудыг удирдуулна гэх мэдээлэлд үнний хувь багч болов байгаа бол Монгол Ардын намын дарга учрлаас хаагцах хүсэл ерөнхийлөгч ухнаагийн хөрс өгт төрж таарна. Харин учрал шинжилэл хийх залуу улс төрчийн ёс зүйн төвшинг алдах боломжоо алдах дайны усан тэнэг биш гэдэгт найдах үлдэж байна. Ямар тач 15 давхрахны ой мэхэн дунаж намаа тавиад туужгүй байх саруул ухаантай байхыг эрх баригчдад бай.